Өглөөний цайнд хамттай амархан болдог алимтай панкейкийг хамтдаа эцгээе. Эхлээд зурмгаа бэлдээ. 240 мл сүүн дээр 1 ширхэг өндөг хийн. 2 хоолны албаг, хэлсэн сахар, 1 г давс, 1 хоолны албаг ургамлын тос юм уу цэцгийн тос, 1 цайны албаг хөөлөгч хийгээд 130 г гурилыг шигшиж хийн. Зурмг нэг иймэрхүү болно. Алимныхаа голыг аваад алимаа дугуй хэлбэртэйгээр хичиж өгнө. Иймэрхүү. Ингээд зурмганд алимаа дүрээд хайрлан давгандаа баг зэрэг цэцгийн тос хийгээд халаад ирэхээр нь алимаа хийн. Нэг талдаа 2 минут эртээ шарахад хамттай панкейк маань бэлэн болдог. Гэт хүссэн хамтнаа дээр нь түрхээд идээрээ. Би болохоор зөвөн бал түрхчлээ. Бичлэгтэй хамт байсанд баярлалаа.